Хөдөө аж ахуйн маркетинг төсөл. Дарш өвсөн дарш бэлтгэх дэвшилтэт технологи. Хичээлийг хөдөө аж ахуйн шинжилгээ ухааны доктор Дүгэр Сүрэн хөтөлж та бүхэнд хүргэнэ. Технологийн дагуу бэлтгэсэн чанар сайтай дарш өвсөн дарш нь хэдэн 10 жилийн нөөц болж чаддаг тэжээл юм. Иймээс дарш бэлтгэх аргад сайтар суралцах нь мал аж ахуйд чухал ач холбогдолтой. Дарш ялангуяа өвсөн дарш нь ямар ч удаан хугацаанд хадгалахад шимт бодисоо хамгийн бага алддаг юм а. Өвсөн дарш бэлтгэхэд анхаарах асуудал. Дарш бол микробиологийн нарийн арга. Сүүн хүчлийн бактери даршилж буй ургамалд агуулгадах сахар цардуулыг эсэлдүүлэн задлж сүүний хүчил үүсгэнэ. Сүүн хүчлийн бактери даршилж байгаа ургамалд агуулгадах сахар цардуулыг эсэлдүүлэн задлж сүүний хүчил үүсгэнэ. Сүүн хүчлийн бактери бол агааргүй орчинд илүү сайн үржиж чаддаг онцлогтой. Даршилсан тэжээл дотор агаартай орчинд үрждэг тосон хүчлийн бактери, ялзруулагч бактери, эсгэгч, хөгцсний мөөгөнцөр гэх мэт асар олон төрөл зүйлийн бактери үржиж даршийг муутгаж байдаг учраас технологийн гормыг хатуу мөрдөж ажиллах шаардлагатай юм а. Энд чинь ялзруулагч бактериуд байна, дороожууд байна, нөгөө спирт үүсгдэг сахарыг задлаад ялзруулагч бактериуд байна. Дээр нь хөгжний мөөгөнцрүүд байна. Сууны хүчлийн бактериуд байна, сүүн хүчлийн бактериуд байна, пропионы хүчлийн бактериуд гэх мэтчлэнгээр асар олон төрөл зүйлийн бактериуд байна. Тэр бүх бактериуд энэ ургамлын иш навчнаар хэдэн зуун саяараа байж байгаа. Энэ гадаргуудаар. Тэгээд энэ байна зэрэг үржин. Бүх бактери эхлээ зэрэг үржин. Бүгдээрээ эхлээ сахарыг задлах ёстой. Заддаг. Тэжээлийн нийт ургамлыг даршлагдах чадвараар нь 3 хуваана. 1-р сайн даршлагддаг буюу сахарын агуулмж ихтэй ургамал. Жишээ нь эрдэнэ шиш, тэжээлийн манжин. 2-р муу даршлагддаг буюу сахарын агуулмж багатай ургамал. Үүнд бэлчээр, хадлангийн ногоо, тармил нэг болон олон настай ургамал. 3-р огт даршлагддаггүй ургамал. Жишээ нь царгас, чихэр өвс, таан, хүмүүл, мангир, халгай, лууван, луйл. Дарш бэлтгэх технологи. Тэжээлийн урмал хураах, эврээх, жижиглэх, хэрчих, нүхэнд хийх, дарж нэгтруулах, бүтээж, хуйчих дамжлагаар бэлтгэнэ. Сав төхөөрөмж. Даршиг нэгдүгээр хөдөлгөөнгүй савнд гин. Хөдөлгөөнгүй ийм суурин савнд. Фошгинд хийчихвэл яах вэ гэдэг нь гүдэр фошгин чинь юу орох юм бэ нүг? Нэг 50-60 кг юм бол орно үстэй. Энэ нүхэнд чинь ариун байгаа үстэй. Синус гэсэн үг орсоор бид нэр дарш гэж орчуулсан байгаа. Тэгвэл энэ ерөөсөө Европын гаралтай үг. Энэ села гэсэн үгнээс гаралтай. Энийг орчуулах юм бол нүх худаг гэсэн үг. Яг тэр орчуулав. Анх эхлээд даршиг чинь ийм хийж эхэлсэн байхгүй. Энэ чинь бетоноор сайхан доторлоо. Тэгээд тэр үндэ хийдэг байсан. Тэр бэлтгэдэг сав төхөөрөмжийн нэрээр нэрэлсэн. Бид нэр дарш гэж нэр өгөөд тэрийг орчуулсан байна. Нүхэн маань 105 градусын алуу байна. Экстрем даваажаа гэвэл доошоо нягтраад хананд агаар үлдэнэ. Энд зөвхөн сүүн хүчлийн бактери үржээд энэ сахарыг задлаад сүүний хүчил үүсгэх ёстой юм. Сүүний хүчил нь байна pH-ийг бууруулна.
Тэгэхээр энэ pH буураад 4-өөс 4.12 болоод ирэхээр нөгөө бус бактери үржиж чадхаа байж гэнэ. Тэгэхээр бүх бактерийг агаартай орчинд үрждэг, агааргүй орчинд үрждэг гэж хоёр аваа. Жишээлбэл дороож байна. Хөгзөний мөөгөнцөр байна. Ялзруулагч бактериуд байна. Эдгээр бүгдээр агаартай орчинд үржинэ. Даршийг битүү агааргүй нөхцөл бэлтгэн, дарш бэлтгэх нүхийг өвөлжөө хаваржааны дэргэд үерт автагдахааргүй хөрсний гүний уснаас хол шаварлах хөрстэй газар сонгож байрлуулна. Нүхний багтаамжинд бэлтгэх тэжээлийн хэрэгцээ, түүхийн эдийн нөөц, ажиллах хүн хүч, машин, техник зэрэгээс хамааран ямар ч хэмжээтэй байж болно. Гэхдээ нүхний өргөн нь 1.5, гүн нь 2 метрээс илүү байх шаардлагатай. Нүхний 1 м куб эзлэх хүнд 450-500 кг жижиглэж хэрцсэн ногоо мас орно. Даршлах ургамлыг эврээх тутам түүний ус барих чадвар дээшилж, бактерийн сор хүч буурч, даршны чанарт эргээр нөлөөлдөг. Сахарын агуулмж хангалттай эрдэнэ шишийг 70-72, харин сахарын агуулмж багатай царгас, хошоонгор, хошуу будаа, арвай, бууцны хяг, халгай, таан, хөмүүл, мангир, лөөл гэх мэт муу даршлагддаг ургамлыг 45-аас 50% чигтээ болтол нь эврээж хатаан даршлана. Даршийг бороотой үед бэлтгэж болохгүй. Даршилж байгаа ногоо масыг аль болох жижиг хэрчгэд сайн нягтларч агааргүй битүү орчин бүртгэхэд төхөмтэй. Даршлах арга. Сахарын агуулмж ба чиг ихтэй эрдэнэ шиш хэд хүчиллэг дарш өгдөг. Иймээс эрдэнэ шишийн сахарын агуулмж багатай бусад урмал, тухайлбал царгас, чихэр өвс, халгай, таан, хөмөл, мангир, лөөлтэй холж даршлах хэрэгтэй. Даршилж байгаа нийт ногоо масын чийг 72%-аас хэтрэхгүй байх ёстой. Үүнээс хэрвээ их байвал зохих хэмжээгээр хэвийг нэмж болно. Холцны найрлага. Хэвийг 25 кг, гурил 2 кг, сахар 500 г. Энэ одоо сая нөгөө тэрэмцэн нөгөө будаа байсан байхгүй. Тэр маань тэр жигтэй бүгд сардуул. Энэ сахараа хийсэн сая сардуул маань тийшээ холигдсон байна шүү дээ. Тэгээ одоо энийг юу хэвхтэйгээ холно. За нэг тоон даршинд нэг 4 шуудаа хэвг байхад ер нь нэг 4 шуудаа хэвг, нэг шуудаа будаа байхад л хангалттай. Энэ хэвг чинь нөгөө ургамлын шүүсээр баяжаад улам сайхан болцсон байна. Бүхэл одоо сайхан шимт ургамлуудыг л одоо хийн. Хэрвээ эрдэнэ шишийн ногоо мас хийж байгаа бол сахараа арай багасгаж болно. Гэхдээ хэвгээ бол багасгаж болохгүй. 72% чигтээ халгай, тааныг 1 тонн холимог ногоо масаар 60% чигтээ өвсөн дарш бэлтгэхэд шаарддаг хэвгний хэмжээг одоо тооцож үзье. Энэхүү 1 тонн ногоо мас нь 720 кг-ус 280 кг хуурай бодис агуулж байна. Тэгвэл 120 кг хэвгний холц нэмэх шаардлагатай болно. Жижиглэж хэрцсэн халгай, тааны холимог ногоо масыг даршлах нүхэндээ баг багаар жигд таргаж хийгээд сайтар гიშгэж нэвтрүүлэн няцалсан будаа хэвгнээсээ атгаар нэгэн жигд цацаж өгнө. Тусгай зассан тавцан дээр ч хольж болно. Сахартай гурилтай хэвг чинь энэ. Бүгдийн сайхан холиод жигд холиод нэг газар сахар, нэг газар гурил, нэг газар нь хэвг нь байх юм бол энэ чинь жигд байхгүй. Нэг газар нь янзаарч муудаар, нэг газар нь гайгүй юм болоод ингэ. Олон янзын оруулахтай сумал тэжээ сайхан болдог юм шүү. Олон янзын сайхан түүхээр ургамал одоо даваа холжор шүү тэгэл одоо юу гэдэг юм тийм оруулахад л одоо сайхан тэжээ болно. Ингэхдээ нүхний ханны дагуу даршлах ногоо масаа илүү хийж сайн нэвтрүүлэх хэрэгтэй. Нүх бүрэн дүүрэх үед бөмбөр гадаргуутай байна. Нүх дүүрэнгүүт гурил адил тэрэмдсэн давс жигд цацаж учна. Сайн хийж өг. Ийш нөгөө захруу сайн хийдэг.
Тэгээд энд гიშгээд байх нь шүү дээ тийм ээ. Лам бол солоо лагаар уутмсар үсгээд. Тийм. Том юм бүдэн лампуу байж болно шүү дээ. Хамгийн гол арга нь ингэж. Нүх дүүрэнгүүд агаар ус орохгүй битүү болтол нь зузаан гэлгууруудаар бүтээж шороо асгаж хучна. Шорооны зузаан нь 30-аас 35 см байвал зохино. Дашны бүтээлэг хучлахыг зөвхөн ашиглах үедээ л авах ёстой юм шүү. Энэ хучлыг сайн хийж өгнө. Хучлыг 2 хуваана. Энэ бүтээлэг одоо энэ хороо аваад өгнө. Тэр нь хучлаг. Бүтээлэг хучлаг гэж 2 юм байх нь шүү дээ. Мал тижээх. Их малыг хээлийн сүүлийн 1 сарын турш өвсөн дашаар тасралтгүй тижээхэд тарах хүч хэвийн жилв сайтай төлөж байна. Эрүүл чирэг амьдрах чадвар сайтай төл хүлээн авах нь цаашдаа өсөлт хөгжилт түргэн байхад нөлөөлнө. Төлөх бог малд өглөөдөө 2-оос 3 кг-ыг, үнэнд 4-өөс 5 кг дарш өгнө. Хөдөө аж ахуйн маркетинг төслөөс дарш өвсөн дарш бэлтгэх дэвшилтэд даргыг заасан энэхүү хичээлийг та бүхэндээ хүргэлээ. Энэ удаагийн хичээлийг хөдөө аж ахуйн шинжилгээ ухааны доктор Дүүр Сүрэн удирдан явууллаа. Та бүхэнд амжилт хүсье. Хөдөө аж ахуйн маркетинг төсөл.